Сайн байцгаана уу? Намайг Оюн Гэрэл гэдэг би аялал жуулчлалын Тэнгэр Travel компанид Утай Гүмбэн чиглэлийн хөтчийн мэрэгчлэр ажиллаж байна. За Утай Гүмбэн гэдэг нь болохоор Бурхан шашны ариун дагшин газрын нэг. За тэгэхээр анх манай Тэнгэр Travel компани үүсгэн байгуулагдаад Утай Гүмбэнгийн чиглэлээр аялыг аялуулж ирсэн. За анх байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл ариун дагшин Бурханы газар Утай Гүмбэнд аялагчид маань тасралтгүй араараасаа аялж байгаа. За Утай Гүмбэн гэдэг анхандаа манай монголчууд нэг газар гэж боддог байсан бол энэ хоёр өөр газар хоорондоо 2000 гаруй км-ийн зайтай. Нэг нь болохоор шаришны үүсгэн байгуулагч Бог Зонхогийн мэндэлсэн орон Гүмбэн хід бол Утай бол язгуурын гурван бурхны орон болох Манчир бурхны орон юм байна. Бидний сайн мэдэх Өвөр Монголын өөртөөс хорны хөх хотоос Гүмбэн хід бол 1560 гаруй км-ийн зайтай байдаг бол Утай бол зүүн тийшээгээ 300 гаруй буюу 400 км-ийн зайтай оршдогддог. Гүмбэн хід бол мөн бурхны орон буюу төвдүүд бол Гүмбэн хідийг Шамблын орон ч гэж бас хэлдэг. Эртээр үеэс Гүмбэнд болоод Утайд мөргөл хийхээр манай монголчууд жин тээж мориор болоод тэмээгээр он удаан жил явж исэн ийм түүхтэй байдаг юм байна. Тэгэхээр Гүмбэн хід бол Бадам Дэмхай цэцгийн дэлбээ шиг 8 уулын дунд оршин тогтносон байдгаараа онцлогтой байдаг бол Утай болохоор дэлхийд нэр сүрэн төгсөн 4 том уул нуруудын нэг болох тайх нуруудын яг дунд оршин тогтсонсороо бас их онцлогтой. Аль аль нь Бурхан шашны газар гэдгээр мөрөглөж их очдог ийм газар байгаа. Тэгэхээр Утайд очсноороо бид нэр 5 их Манчир бурханд зэрэг мөрөх боломжтой, мөн их юмод орж ариусгах боломжтой, 108-аар гарч бид нар 108 зовлонгоос ангижруулах боломжтой. За Гүмбэн хідэд бид нар очсноороо шаришны үүсгэн байгуулагч Бог Зонхогийн мэндэлсэн орон. За маш эртний сүм хийдүүдтэй. За бид нар Гүмбэнд очиод яг хэрэг дэлхийд алдаршуулсан 3 том урдгийг бас үзэх ёстой бид үздэг юм. Тэгэхээр энэ болохоор шар цэцгэн бурхан, ханан зураг, заман зээх намлаар хийсэн бурхтууд гэдэг. Ингээд ер нь аялал маань хөтөлбөрийн дагуу маш их сайхан явдаг. Аялалд явсан хүмүүсийн сэтгэл санаа их өөдрөг байдаг. Ер нь бол Утай болоод Гүмбэнд очиод мөргөл хийсэн хүмүүс бол доотлолтой 3 жилдээ ажил амьдрал үр хөвгтүүд нь их сайхан байна гэж бас дараад нь дурсаж идэг, баярлж идэг юм аа. Ингээд манай Тэнгэр Travel-ийг сонгож бидэнтэй хамт аялдаг бүх аялагч нартай тэр тутмаа дундаа мөргөлийн аялалд хамт мөргөж Бурханы газараас авшиг хүртсэн бүх аялагчтай бүгдээрэнд нь ажиргал сайн сайхныг хүсье. За ингээд бүх хүмүүс маань Мандал бурхан шиг эрүүл энх байгаасай, найдан зөрчиг өнөр өтгөн байгаасай, Манчир бурхан шиг оюунлог байгаасай гэж хүсье.